За өнөөдөр хамтдаа бүгдээрээ сайн байна уу миний найз мэг нэгэн дуу хамтдаа сурцгаая. Өөр Монголын удаа дуучны дуу байгаа. Тэгээд та нар мэдхгүй дууг сонсоог бол YouTube руу ороод бас сайн байна миний найз гэдээ хайгаад сонсоод үзээрэй. Ер нь бол сүүлийн хүмүүс нэлийн дуртай байгаа. Бас нэлийн хүмүүс сурыг гээд заагаад өгөөч ээ. Хүсэл тавьсан дагуу энэ дуугаас зааж өгөх шийдсэн байна. За тэгээд дууга тоглоход дуу маань Fa diез минороос ерөнхийдөө тоглогддог дуу байгаа. Fa diез минор, Si минор, Mi мажор, La мажор, Re мажор, Do diез минор, бас Do diез, Seft гэсэн юм өрөлтөөр дуу маань зовоос Fa diез мажороос байсан. Тэгээ ийм мэдэн барилтаар дуу маань тоглогдно. За тэгээ хэмжээний хувьд 8-6 хэмжээ. Ийм хэмжээ. Ерөөсөө цохоод доошоо нэг цохоод дээшээ хоёр удаа. Доошоо паузаад цохоод паузтай. Ийм. Энийг л давтна ирэхэд. За ингэж. За одоо тоолохдоо 1 2 3 4 дандаа 1 гэчээд ардаа 2 цохолттой гэсэн үг. 2 гэчээд ардаа 2 3 ингэж тоглох хэмжээгээ тоолж өгнө гэсэн үг. За энэ дуу маань нэг одоо аккордон дээр 1 2 3 4 гэж цаашаа явж байгаа. Зарим газар болохоор 1 2 ингээд яг тийм хоёр янзын хэмжээр тоглосон байна. За тэгэхээр та нар хэмжээгээ цохолтоо тоолохдоо 1 2 дандаа дээшээ дуусчаад ингэж хэмжээгээ авч яваарай. За одоо бүгдээрээ дуугаа хальтдуулж үзье. Мэдээж дуу эхлэхэд бол интро хэсэг гэдэг нэг шууд дуугаа эхлэж байхгүй тийм ээ. Тэгэхээр эхлээд нэг юм уу хоёр удаа ингэж одоо барилтан дээр явуулж цохолтоо цогчоод дуугаа эхэлдэг байгаа юм. За тэр бол таны өөрийн одоо мэдрэмжээрээ хэдэн удаа ингэж одоо цохолтоо цогчоод эхлэх үү гэдэг нь таны өөрийн асуудал байна. За урд шөнийн зүудээ ирэх зүйлээ ингээд бадаг болчихж байна. Тэгэхээр хоёрдугаар бод нь яг адилхан тоглоно. За Fa diез минор, Si минор, Mi мажор. За энэ ч хуваалт ирсэн. Тэгээд Sol мис минь. Энэ ч Fa diез Seft болоод Si минор, La мажор, Do diез минор, Do diез Seft, тэгээд Fa diез минор. За одоо дахиалтна. За энэ дээр дахиад арай хөвөр тоглоё. Ре мажор. За ингээд ирэхэд болчихж байгаа. За дахилт маань Fa diез минороос шууд Re мажор, Mi мажор, La мажор, Fa diез минор буцаж ирлээ. Дахиад автаад Re мажор, Mi мажор, La мажор, Fa diез минор. За хоёр удаа. Тэгээд чиний танд найс чинь. Ингээд Si минор, Mi мажор, Do diез минор, Fa diез минор.
Тэгээд C minor, Do diez minor, Fa diez minor. За иймэрхүү байдлаар явж байгаа. За энэ дуу иймэрхүү ингээд барилтуудаар тоглох, аккордуудаар тоглох нэ. Ер нь бол гайгүй харьцангуй. Гэхдээ анх сурж байгаа хүмүүсийн үед ийм хаалттай аккордууд ингээд тоглоход ерөөхдөө хэцүү хүндрэлтэй байдаг. Хуруу ингэж хэвтээд ингээд давхар гарнахлаар амаргүй байдаг байгаа. Тэгэхээр энэ дууг одоо яаж илүү задгаа барилтаар амархан тоглох вэ гэдгийг бас зааж өгье. Та нарт ийм капо байвал капо 2 дугаар ладнаар хавчаад за ингээд тоглож болох нэ. За ингийн бол шууд ми минор болчихж байгаа. Ингэж фа диез минор тоглож исэн бол одоо энэ капо мөн 1-р хурууг нь орлоод хавчаад одоо энэ чинээс яг адилхан өнгөнөөс гэхдээ өөр барилтаар тоглож гэсэн үг. Ингээ ми минор. За одоо ми минороос бүгдээ тоглож үзье. За 2 дугаар атхан торогиот самжидо орин болож чадах цагийн зүг хэласүлгээр намайг уучлаарай нэсмэн чимээ санбан нэмрэн урсах намби навсын хац намайг дурсан намайг хүвилнэ чиний танда нэс чин би хэвэрэ байгаа ихэн дуан холагин танараа аямини саханас адамини за ингээд энэ дуу маань амархан байх нэ. Ми минор, ля минор, ре мажор, соль мажор, ми минор. За тэгээд си септ бас си минор. Ийм барилтуудтай энэ дуу маань орж ирэх нэ. За тэгээд энэ одоо задгаа барилтаар тоглоход харьцангуй амархан болж байгаа. Одоо ганц хэцүү барилт байж болохоор энэ си минор барилт орж иж байгаа. За анх сурж байгаа хүмүүс маань энэ барилтыг барихад хүндрэлтэй хэцүү байгаа тохиолдолд яаж амархан дарах вэ гэвэл за энэ 3 хуруу маань энэ 2 3 4 дугаар утсыг дарсан хэвээрээ байж гад 1-р утас маань хэвтэж байгаа хуруугаа босгоод ганцхан 5-р утсыг дарчихна. Ингээ 1-р утас хоосон байж болно. За ингээ задгаа тоглож болно. Ингийн бол арай хэлбэр олж ирэх байгаа барилт маань, аккорд маань. За гэхдээ ингэж дарахтай хэвэл 6-р утсыг хааж өгөх хэрэгтэй, дуурахгүй байх хэрэгтэй. Яаж хаах вэ гэхээр 5-р утсыг 1-р хуруугаар дарангаа хумсны төлөөгөөр дээшээ 6-р утас руу толчихно гэсэн үг. Наагаад өгнө. Хумсаа. Тэгэхээр 6-р утсыг дуу хаацж байгаа. Дуу байхгүй болсон. За. Аямини саханас адамини хөрхнээс за ингээд болох нэ. За тэг бүгдээр намжилт төсөй бичлэгээ үзээд тэгээ дуугаа тоглож сураарай. Тэгээд манай бас GL гитар сургалтын маань төвөөс явуулж байгаа энэ цуурлын бичлэгүүд дуу зарим нэг дуунуудыг яаж тоглох вэ гэх тийм ээ. Зааж байгаа бичлэгүүдийг манаас бүгдийг үзээд өөрсдөө хөгжүүлээд явах боломж санах хүн байгаа шүү. Тэгээд бас би өөрөө энэ дуунуудаа яаж одоо тоглох вэ гэдгийг үгтэй хамт кодлаад ингээ зургийн хэлбэрээр бас өөрхий групп болон пэйж утсан дээр тавьсан байгаа. За тэг бүгдээр амжилт хүсье. Сайн сурцгаарай.